Талигач эхнэрийнхэн царай хувьхаа цайчихсан нийгэм хэлэх гээд аман ангалзаад байжээ. Талигачаасаа хойш би эрээнээс нэг хэсэг гахаа зөөсөн юм. Тэгж явхдаа нэг эмэгтэйтэй танилцсан. Зайлуул бас л над шиг зовлон үдсэн амтан. Бид хоёр хамтдаа 8 хийж би бараа таваар татаж авчирч нөгөөх маань зах дээр зардаг байсан. Нэг удаа бид хоёр буудалд ороод жаахан архиусны дараа өвөр төрөндөө орох болов. Тэгтэл бид хоёрын хүнжилд ороод удаагүй байтал төгжээтэй хаалга сэвхийт лонгойж бидний хүнжлийг хуу татаад хайчихдаг байгаа. Гайхаад хартал талигач ихнэр маань зогсож байх шиг харагдсан. Би энэ үед гайх зэрэгцээд юу ч дуугарч чадалгүй хөшчихсөн. Талигач ихнэрийн маань царай хувхай цайчихсан нийгэм хэлэх гээд аман ангалзаад байлаа. Тэгснээ тэр намайг загнаж гарахын тэр. Намайг дөнгөж нас барвуу үгүй юу чи ингэж явахтаа яадаг юм бэ? Ичхнүүрээ гээсэн завхаа амтан гэдэл. Би ч дуугарч чадахгүй, нөгөө хүүхэн маань дуугарч чадахгүй өрөөний хоёр бууланд чичирч дагдсан амтд үүр цайлгалаа. Өглөө арай гэж тайвширсан нөгөөх маань одоо болио. Дахиж би чамтай хамт явахгүй. Ер нь хоёулаа ахиж уулзгаач болиё гэдэг байгаа. Би түүнийг аргадаж тайвшруулад тэр өдөртөө нутаг руугаа зүгэлсэн. Тэгээд би аймагтаа ирээд Санжмэтов гэдэг өвгөн ламтай уулзаж учир явдлыг хэллээ. Тэгтэл тэр эхнэрийн чинь сүнс хорогдчихож ном уншуул, засал хийлэг гэд нэлээд зүйл зааж өгсөн. Хэлсэн ярьсан болгоныг нь хийлээ. Бүр лавтайн дээр гэж бодоод аймгийн хийдийн хам ламыг гэртээ залж тусгаалan ном уншуулав. Бараг бүх ямыг нь гүйцээсэн дээ. Харин хоёрхан юм л дутаад болдгүй. Нэг нь манай аймагт лүүжин тавьдаг лам байдаггүй. Нөгөө нь талигачийн өмсөж байсан хувцас эдэлж хэрэглэж байсан зүйлийг шарлийнхан дэргэд аваачиж шатаах явдал хоёр л тарих гашилгаж байлаа. 2-3 хонлоо. Гэтэл аймаг дээр чойрын номтой зоч хүн байдаг гэсэн сураг гараад байлаа. Төвний гэртээ аваачиж лүүжин тавиуллаа. Тэгээд маргааш нь нэг шилээр хавч зоргоо чангалаад нөгөө шатаах ёстой хувцас зүйлийг нь аваад оршуулгын газар руу алхачихсан. Оршуулгын газар аймгийн төвөөс нэлээд зайдуу. Тэнд очоод эхнэрийнхэн шарлын дэргэд шатаах ёстой юмаа шатаачихлаа. Тэр үед миний бие хөнгөрөөд нуруунд дээрээс нэг л их хүнд юм аваад хайчих шиг болсон. Урд нь би шашин шүтлэг сүнс сүдэрт нээхийг итгэдэггүй байсан. Яах аргагүй амин дээр тулсан үед итгэхээс өөр аргагүй юм билээ. Лам нарын хэлснээр бол талигач маань надад чин сэтгэлээсээ хайртай байсан төдөөгүй надаас хойш энэ хэд мэн яаж амьдрах бол гэж ихэд шаналсан хүү охин хоёроо хойд эхийн гарт зовох байх таа гэсэн сэтгэлээсээ болж сүнс нь хорогдчихсан юм байна л да. Бас тэр нас барахаасаа өмнө бурхан шүтгэн их болсон. Бурхан буг хоёр нэг дор байдаг гэж ярьдаг. Шашин шүтлэг дэлгэрэх тусам буг чөтөр элбэгшдэг юм байна. Би ном уншуулж засал хийлгэснээс хойш нэг хэсэг авгай хөөхөд гэсэнгүй. Нэг л жирэхэд болж өгдөггүй юм билээ. Харин хүүхдүүд маань дээд сургуульд орох болсноор би хотод шилжин ирж одоогийн энэ хантайгаа уучирсан. Түүнтэй анх нэг гэрт орохдоо л талигачийн тухай ярьж зул өргөдөг зул нь байдаг. Гэхдээ л тайлбарласан. Манай одоогийн эхнэр надад бас л амьдрал үдсэн юмны учрыг ойлгодог хүн. Харин ном уншуул засал хийлгэснээс хойш талигачийн сүнс дахин харагдаагүй. Хаяа зүудэнд орж ирэхээр нь зул өргөдөг. Ганданд майны өрүүлж бас уншуулдаг болсон.